Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч үндэсний үйлдвэрлэгч Бөөж Гурил. Амралтын өдрийн мэндийг хүргэн үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрч байна. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2014 онд хорих 445 дугаар ангиас хаяглан ирсэн нэгэн аавын хүслийн дагуу бид ирсэн байна. Нэвтрүүлгийн гол отор болох Алтайг ах дээрээ бүгдээр хамтдаа орцгоо. Мөрөөдлийн нэвтрүүлгээс явж байгаа. За та манай албаны дарагтай узнаа. Сайхан үлдэж байна та. За наашаа яваад. За ишээ соо. Охинтойгоо би одоо өрөвхтэй хараагүй 20 гаруй жил явж байна. Одоо нэг зурагтаар ингээ харж байгаад мөрөөдөл үйлдэг гэж нэг нэвтрүүлэг гараад байгаа. Энэ танд ч хандвал яат юм бол даргаагаад ангийн даргал. Тэгд та өргөдлөө бичээд. Тэгэхээр аавынхаа захиаг задлаад унш та тий. 23 жил уулзаагүй ганц охинтойгоо уулзаад үзэх хүсэлтэй ийм л нэгэн үгэн билээ. Аав нь охиноо өдөө хүртэл өшөөгүй хажууд нь төрч чадаагүй аавыг авчлаар хаамын. Аав ээжтэйгээ авч байгаа хүмүүс хараад ээж автгаа ингээ явах юмсан аав маань хизээ намайг ирж ингэж авах юм бол тоо нэг ирэх болов гэсэн гордлох төрдөг гэсэн. Аав нь охиндоо их хайртайшгүй гэж хэлсэн. Хүүхэд наснаа л юу аав гэдэг хүнийг маш их өгүүлдэг гэсэн. Яг одоо нөгөө ах дүү нэр нь намайг шоронгоор явуулсан олон жил явуулсан гэдэг дуулцсан. Би ч гэсэн тэр хүн намайг мартаад сайхан амьдарч байгаа. Би ч гэсэн бодохгүйгээр ээжигээ бодоод ингээ илүү сайхан амьдрыг гэд бодол төрч ингээ бүх бодлоо ингээд аав гэдэг бодлыг ер нь мартсан. Би охинд хоёрыг хизээч мартахгүй шүү. Харин тэрийгээ хэлчихье гэдэг чад охин шиг хэцтэй хөхлөд байгаа юм байна. Өөр надад төрсөн хөхт байхгүй гэж. Тийм учраас би төрсөн ганц охиноогоо төлөөлөв. Миний найз угаасаа одоо авч өгшин болцсон. Миний найз нэг уулзаад өцчихгүй юу. Ээж нь мэдээ суудсан байгаад хойдцгийн гар үзэж байгаа бол яаж байгаа бол хүн чинь дандаа муугаар явчихдаг бодох юм байна. Айлын эмэгтэй хүүхд аавыгаа дараад штэ тий. Тэгэхээр бараг тайлан тарахтаа би автагаа нэгээр адилхан байгаа даа ч юм уу тэгээд бодсон л. Аав би алийн дуурайш төрсөн бол тиймэрхүү бодол зөндөө төрж авч тэгээд ямар ч байсан яаж намайг хүлээж авах бол тэгээд энэ олон жилийн дараа яагаад гинтхэн гарч ирсэн болоо гэдэг бодол бас маш их төрсөн. Ямар ч байсан аав чин альва бүх зүйлийг ухаарсан л болоод чамтай уулзах чинь хэлэхэд нэрээч тийм юм болов. Намайг харъя гэсэн бодол мэдээж төрсөн л байгаа тий. Тэгээд уулзах байгаа юм байна даа л гэдэг бодол төрсөн. Тэгээ ямар ч байсан аавтайгаа уулзаад сэтгэл нь хэр ах нөө тэгээд миний сэтгэл тэр үед яг яаж хүлээж авах вэ гэдэг л бас маш сонирн байна л да. Намайг байгаа гэдгийг мартсан. Өөрийн төрсөн өөр гэдэг чинь эцээч хүний зүгээс гардгүй бэл. Нэр уулзаад үзвэл яах вэ? Хойдцгийн гар үзэж байгаа бол яаж байгаа бол Хүмүүс ааваалда шаналдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн те. Ингэж 27 жил 20 жил өнгөрсөн. Тэгээд энэ олон жил болсон мэдээж өөр хүнтэй суугаад олон хүүхэдтэй болсон болов болсон л байгаа байх гэж би бодчихсон. Миний төрсөн бол ганц охин. 20 хэдэн жил гэдэг чинь тэр хүн чинь залуу байсан тий. Ахиж хүнтэй суухгүй гэсэн юм бол байхгүй шүү дээ. Ахиад суухт нас зөндөө байсан учраас би зөндөө л олон ингээ хүүхэдтэй болсон байх. Намайг таахгүй хаяа явцсан байна өөр хүүхэдтэй болоод гэж л бодож байсан. Өчнөө олон жил өнгөрцөн учраас улаан хүүхэдтэй болцсон. Юу миний хэрэг байгаа ч үгүй ч үү тий. Намайг бараг мартцсан бах уу ийм хүүхэд байдаггүй бараг хорвоо дээр мэдлсэн өгөөг нь ч бараг мэдхгүй яваах гэж бодож байсан. Тэгээд энэ олон жилийн дараа ингэж цагтл бичиж уулзсан гэдгийг үнэхээр төсөөлж бодчихсон ч үгүй тий. Миний хувьд л амар гинтийн ярихт нь ингээд хүлээж аваад ингээд байжсэн бол ингээд цагтл илүү бүр ингээд үрдээ хайрлах сургаал мартаж болшгүй юу гэсч үнэн худлын орч
дэнсэлж ухаарсан аяастай. Та ч бүр төлөвлөсөн байгаа юм биш. За би гарахаараа эхнэр дээр очино. Ер нь юу хийж өгье гэж бодож байна. Эхэлж би шууд энэ ч гарч хагаад гэр орноо бэлтэн. Бэлтчихэд тэтгэдэггүй энэ чирээс нэг гарахад сумаас нэг орон гэрний мөнгө өгдөг гэсэн дэргээр нэг орон гэр нэг дүүгийн гацаа бэлэн байгаа энэ чинь нэг гэр барьцгаад тэгээ авгаалгаа явна. Авгаад очоод ууцалгуугаа дурдгаа тэгээд авгаа авчирна. Тэгчгээд охин лугаа явна. Хүмүүс ааваалда шаналдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн тийм байдалтай. Нэг бодлын гоё юм шиг нэг бодлын амар хэцүү юм шиг яаж уулзах вэ гэсэн тиймэрхүү л. Охноос аваачлаа. Тэгжиж охиныгаа дагуулаад гуруулаа хөлөөгөө яв. Ахлуу наач. Миний охин ах тэр нь одоо ингээ гуруулаа очигвол миний охин намайг надад өгүүлэхгүй. Гэт би аваад утаар яасан чи тэгин штэ. Та ч бүр хоног тоолж байгаа юм шиг. Одоо ер нь тон төгцсөн үү? Одоо энэ юу тэгтгэл гарчуул гарчих байхаа л гэж гортоод байна. Тэгвэл нэг бас нэг жилийн өмнө нэг хэдэн сарын жилийн өмнө л гарах юм. Ах шоронд байгаа гэхэд нь хэр удаан байгаа юм бол яагаад орсон бол ямар хэрэгээр орсон бол гэж би дотроо маш олон бодчихсон боловч хинээс ч зэрүүлж асууж байгаагүй. Яагаад гэх юм бол ээжээсээ байн би яагаад орсон, юунаас болоод орсон гэх юм бол ээж маань бас л тайлбарыг зүгээр энгийнээр л надад өгөхөөсөн. Ээжийн хэлэх үгийг би мэдчихсэн учраас ээжээс дахиж асуугаагүй. Тэгээ өөр би хинээс асуух уу, таних юм байхгүй манаа яагаад ингэ орсон бол гэд. Тиймэрхүү бодол төрж исэн. Яагаад би энэ дэс нэг их юм бодлоо, их юм үзлээ. Би чинь одоо би чинь гуталцгийн зааттай гутал хийдэг. Манай энэ ангичин бол одоо гутал хийлгэн одоо төлөвөртэй хүн байлгэхэд ажил хийлгээд. Тэгээд манай энэ хажуудаа дэлгүүртэй. Дэлгүүртэй тавьцуулт зарна. Гутал хийлгэж заруулаад тэрнийхээ төлөвөртэйг төлөвлөн төлөвөрөг үгийн цалинжуулна. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ерхий гол зорилт бол тийм ээ иргэний шүүхээс гарсан иргэний болон эрүүгийн иргэн шүүгэн шийдвэрийг гүйцэтгэх гол чиглэлтэй. Энэ дундаа тогтоол эрүүгийн иргэн одоо шийдэх тогтоолыг биелүүлэх хүрээндээ бол ял идэлүүлэх ажиллагаа маань ордог. Ял идэлүүлэх ажиллагаа дундаа бол бид нар бол ялтныг ял идэлүүлэх тийм ээ. Идэлүүлэх хугацаанд бол одоо нийгэмшүүлэх, нийгэм сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлэх гэдэг бол одоо гол чиглэлтэй ажилдаг. Нийгмийн ажлын сэтгэл зүйчдийн хувьд бол тийм ээ. Энэ хүрээндээ бол бид нийгэмд суллагдан гарахад бэлтгэх, эрх зүйн мэдээлэлээр хангах, ажлын байраар ял эдэлж байгаа хугацаанд ажлын байраар хангаж үлмэрийн дадлал олгох, ажил мэргэжлийн чиглэмжээ олгох, тийм ээ. Эргээд нийгэмд гарахад дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх үүднээс бол урьсан сэргийлж ажилдаг байгаа. Энэ жил ихэд бол манай хорих ангийн хувьд бол мэргэжилгүй 52 ялтныг мэрэг сургалтын үйлдвэрлэлийн төвтэй хамтран 1 жилийн мэргэжил болох сургалтанд хамруулсан байх жишээтэй. За хөдөлмөр эрхэлж гин гэж энэ тэгэхээр Алтайгийн ахын хувьд бол юу хийдэг вэ? Алтайгийн хувьд бол гуталчин заалттай ажил эрхэлж байгаа. Тий. Тэгээд гуталчин заалтаа эрхлийн хажуугаар сая эсгийн ширмэл ширдгийн сургалтанд хамрагдаад одоо эсгийн ширмэл ширдэг албаг ойж байгаа да. 2017 онд бол шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын гол зорилт бол ялтныг 100% ажлын байраар хангах, тийм ээ. Ажлын байраар хангахын хажуугаар бусдад учруулсан гэм орын төлбөрийг барагдуулах чиглэлээр бол гол төлхөө анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд бол тус хорих ангид бол 100% ялтныг бол ажлын байраар хангасан баг. Дотоодын одоо аж ахуйн үйлчлэгээ болон хорих ангийн дотоодын үйлдвэрлэлтээр бол 100% ажлын байраар хангаж байгаа. Тэргүүний өмчөж авсан би. Энэ ангидаа бол одоо залуучуудад бол аль болохоор сайн явах, буруу гэж явуул, яриа өрөөгийн засах. Одоо шууд хэлдэг шүү дээ. Талуу насны дээр амьдралаа гэж зүг гэж чадахгүй бол эцээчд үтсэн хүнд нь ах шиг л болох юм байна шүү. Ах нь одоо гарч иж амьдралаа тэгтэл гэж бодоод явж байгаа юм шүү дээ. Уг нь бол залуу насны танд хүсэл мөрөөдөл бол их л байсан баг тийм. Энэ залуучууд гараад наранд агийнхтаа таарна л гэж. Таарад таарч болно. Эднэр таарахгүй таарч болно. Арх хүмүүстүүлээд юм уу? Арх бариад ивэл би танастай уулзахгүй шүү. Уулзахгүй. Зогт. Шууд. Таашаа гэдүүлэхэд зогт шүү л гэж. Хүмүүс аваад
надад шаналдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн те. Ингэж 27 жил 20 хэдэн жил ингэж үлдээж. Ингээд миний цагтлыг хүлээж авсан болов ингээ охин том нуулзлах болов гэд одоо бодож хүлээж суугаалгүй. Алтайгийнхаа мөрөөдөл биелдийн нэвтрүүлгээс бид нар явж байна. За. Тийм. Тэгэхээр таны одоо 27-8 жил хүсэн хүлээсэн тэр мөч өнөөдөр ирж байна. Таны хүсэл мөрөөдөл биелэх гэж байна. Бид таны хайртай ганц охиныг авчирсан байгаа юм. Та хараад охиноо таних уу? Alını ten halun sanıdadır ben Samsa şerhırık nyalık bağızıtılımın Salak amırtı urengun seç ağımın Salak amırtı urengun seç ağımın Олон жил охиноос сургасан. Ээжин зүгээр. Аавга миний охин аавга өөчлөлтэй шүү. Аав нь хизээч охиноо мартаагүй. Дотроо хийж явж байгаа. Даавн ингэж алдаж энтлээ гэхэд та гараад хоёр агагийн дэрэг байгаад охиноо дэрэг дааваад өнөр үлээрээ нэг сайхан амьдрал гэж бодож яваа шүү. Миний ахыц бисада анцахна хараад үйлчлээ гэж бодсон. Афигаби зүтлэдэлбэ Alınıdan halon sanıdadır ben Samsa şerhırık nyalık bağızıtılımın Sanak amırtı urengun seç ağımın Аавын орон зай байхгүй. Ааваа гэж хүүхдэд дуудаж хат би тэгж дуудаж чаддгүй байсан гэдэл ярьж исэн шүү дээ түрүүхэн. Маш олон жилийн дараа анхудаа л ааваа гэж дуудаж үзэж. Аав гэж дуудах үеийн аав нь тавьж өгөөгүй болохоор аавдаа л аавгаа уучлална гэдэг миний охин. Миний охины 6 сартаа аавхаа өрдөр хүний төрсөн өр гэдэг чинь элэг нэг гэж үний юм байлээ. Ээжтэй нэрж хад ихэр татчих хүрээд шулганаад 6 сартаа өөр дээр унтуулаад орхиж ирсэн аав. Тэрийг бодоход өөр сургасаар явал одоо л нэг юм болж ирж охиныгаа тэрийг гарахад нэг охиноо хайгаад очиход би ч охиноо танихгүй шүү дээ. Яаж олондоо гэж их шалж ирсэн шүү дээ. Тэгээд би ангийн дарга марга тэлж хахад 4 онд би гараад охиноо танихгүй одоо харахгүй. Яаж явах мөрөдөл үйдэглүү хаанд. Дарган нар дэмжлэг үзүүлээ. Миний юм хаа. Дэ чи болоод одоо хүний авгаа осох аавдаа бол нэлхэн юм. Миний мөгөд томно. Тийм таны том зэ. Миний том аль өвөн үгүй. Өвөгийн өгсөн гутлыг өмснө үү? Миний өвөн гот үгүй л үнэрээ. Тэр яашин. Өвөн гутлыг гэнэ гарч байгаа гоёо гутлыг гэнэ заяа. Би ээжэчл тийм хөргөний газаараас мөний даяад өсөг гэж охинтой ч миний хөргөнт нь арх уудгүй тамигддаггүй сайн хөргөнтэй л аваадаа хөргөн хөөгдөөдөө нэг гарч нэг дэрэгдээд татцаавандаа л гэсэн бодлоо.
Аа? За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Өвөөж Гурил. Атар талын амуу буудайн өгөөж гурил ариван газар шорооны минь өгөөж гурил ард олны итгэлийн өгөөж гурил амтт идэ бутаны өнгө болсон өгөөж гурил 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол мед нэгдсэн эмнэлэг. Танайх нүүрс төлдөг, манайх бабрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадал тавьсан. Ороод ир наашаа. Цооц. Утлаг орж байгаа манайх сэрүүхэн. Шалны хадалтыг үздэг. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би хулигт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь зандихыг тавиулахгүй. Монгол орны цагийн зориулсан захиалгаар хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөлтөд боддоо эрсдлийн даатгалтай эрчим хүчний хэмнэлттэй. Байгалийн реклама үр хөвгтөх эрүүл мэндийг бодсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минь зан. Атар талын амуу буудайн өгөөж гурил ариван газар шорооны минь өгөөж гурил ард олны итгэлийн өгөөж гурил амтт идэ бутаны өнгө болсон өгөөж гурил 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Танайх нүүрс төлдөг, манайх бабрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадал тавьсан. Ороод ир наашаа. Цооц. Утлаг орж байгаа манайх сэрүүхэн. Шалны хадалтыг үздэг. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би хулигт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь зандихыг тавиулахгүй. Монгол орны цагийн зориулсан захиалгаар хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөлтөд боддоо эрсдлийн даатгалтай эрчим хүчний хэмнэлттэй. Байгалийн реклама үр хөвгтөх эрүүл мэндийг бодсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минь зан. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол мед нэгдсэн эмнэлэг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол мед нэгдсэн эмнэлэг. Цагтл бичиж уулзсан гэдгийг үнэхээр төсөөлж бодчихсон ч 20 хэдэн жил ингэж үлдээж Маш олон жилийн дараа анх удаа л аваагч тутж үзэж. миний махаа насраг. Дэ чи өөрөөдөө хүний авгаа уссан аавдаа бол ялхан юм. Та охины хажууд нь байна гэж мэдсэн үү? Гүү. Би одоо охиныг ингээд авчираад уулзуулчихна хажууд ирсэн гэж анзаарахгүй. Охины чи уйлаад насаа татаад суусан. Би энэ охиныг бол би одоо 6 сартай байгаад л миний толгойд байгаа шүү дээ. Царай. Тэнээр бус баггүй. Одоо ингэ харсан чинь яг Канадад цааш юм. Адилхан юм шүү дээ. Орж ирээ харсан чинь нэр надтай адилхан. Угаасаа нөө харж байгаагүй юм чинь би өөрөө яг адилхан гэж ажиллах юм. Ээж тэгэл гээд амар ойр байгаа юм чинь тийм тэгж бод. Хараад охинчээ ирчих тэр үнэмсэхгүй байл шүү дээ. Миний ч гараад ирэх тэр нь надад адилхан юм. Тэгээд шүү дээ. Дугур гэсэн дугур болдгоо дээр чи бүх хаар юм ойлголцоод байна. Чи харангуутаа л яана гэдээ л. Бараг уйлчих байгаа гэж тэгээд дугур татгаа байж байгаа юм чинь. Цацэрдэг юм.
Тийм гэдэг чинь л инээд юм байна. Би өөрийгөө ерөөсөө ингэнэ гэж баг бодож байгаагүй. Баг хараад баг л танихгүй харж байгаа юм шиг зогсондоо л гэж бодсон. Юу баг сонсоол баг ингээд салглаад чичрээл. Хоолойгийн сонсоод. Тий. Тэгээд уулзсан гэхээс бүр ингээд өөрийнхөө сандраал тэрний арга бүр баг л бүр байж чадаал. Баг гараад ирэхлээсэн. Тий. Тэгэл бүр ямар ч байсан би өөрийгөө ерөөсөө ингэж уйлж мөглөн гэж бодоагүй. Тэгээ бүр хараал бүр өөрөө ирэхгүй л бүр нулимс асгарчтай юм байна. Тэгээд намаа гэж бодож байсан юм байна. Ээж тэрийг мартаагүй юм байна. Энэ удаан жил. Тий. Энэ удаан жил ямар ч байсан л мартагдаагүй юм байна гэдгийг л ойлгож авлаа. Тэг миний бодол шал өөрлөсөн юм байна. Тэгээд өөрийнхөө бодолд итгээд тэртээ тэргүй намайг тоохгүй те уулзж яхаа ингээ бодож исэн бол тэр бодол манд тэр чигээр л байх байсан баг. Одоо уулзаагүй тий. Уулзсанд амар баяртай. Маа хэнийг юу яавнагдгүй. Ээж тайр чинь ах гөрөвчөнд өргөлж бодож явна шүү дээ. Одоо үлдэж байгаа эднээсээ огныхаа дэргэд нэг эцэг хүний хайр халамж ямар гэдгийг л харуулахаас өөр яах. Аав нь гараад одоо гутал хийн, гуталцаас өөр ажиллуулна гэж одоо л их том юм бодоод явж байгаа ч. Тэг ээжийг аав чи ингээ тийм хийдэг болсон гэхээр би хүүхд тийм ундаг юм уу гэж баг гайхаж байгаа юм чи. Яаж сурсан болоо юу хийдгийг ингээл бараг л гайхаж. Одоо гараад одоо Хүүд маань хийж гисэн гутал бол үнэхээр гоё. Цагтл бичиж уулзсан гэдгийг үнэхээр төсөөлж бодчихсон ч 20 хэдэн жил ингэж үлдээж. Маш олон жилийн дараа анх удаа л аавагч тутж үзэж. Миний махаа насраа. Дэ чи өөрөө хүний авгаа болсон аавдаа бол мэлхэн юм. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үнэн төсний үйлдвэрлэгч Өгөөж Гурил. За миний охин энийг гаж орохтой гэртээ чирээрээ охиндоо хийсэн. баярлалаа. Энийг миний Хийдэг болсон юм шүү дээ. миний хөргөн энийг гаж орохтой гэртээ чирээд ингээд улаахан өнгөө. Энэ дээр нь миний хөөнийг хавчук наачаарай. Хавчук аваад наагаад ингээд яваад. Энийг миний мө багж энэ да. Миний хүн наачраад үгүй. Да. Миний мухадан. Да. За ямар тач мөрөөлөлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид зорьсон хэрэгээ бүтээлээ. За одоо уулзаад нэлээ хэсэг хугацаа өнгөрлөө жоохон тайвшруу. Орж ирсэн цагаас хойш бүр сандраал бүр ингээл яах учраа болохгүй л суучсан харин одоо маш тайван бол автагаа болцсон. Аав хамтлах бодлыг сонслоо. Тэгээд миний бодол ч өөрчлөгдлөө. Миний бодож байсан бүхт нь буруу байсан юм байна. Тийм. Ямар ч гэсэн уулзсанд харамсаад тах зүйл үнэхээр алга. Харин жилөө баяртай. Уулзааг байсан бол илүү харамсгасан баха. Миний бодол яг тэр чигээрээ өөрчлөгдөхгүй. Ямар ч огтгоо уулзаад дотор байсан нэг бол чолоог л аваад шиг л байна. Одоо нэг ямар ч нэг хараад яхад маа охин дээр очоод за миний охин тийм шиг гэж одоо нэг дарыг нараа танихараасан. Яа дэчдаа хинээс ерөө ороод айдас сургалтанд гинцэн хөгшин маань юу сургагдах би цугтагаад очив юм. Тэгээд таарчлаа. Та энэ захиагаа таньж гэнэ үү? Мөн биш. Миний 3 жил хадгалаад хөөцөлтөөд. за. За. Аахын бичиг юм биш. Би ингэж үтчихсэн. За одоо ингэж би одоо
охинтойгоо уулзсан ингээд 20 хэдэн жил ингээд бодож явсан үйлдэл танаа телевизэд хандсан миний хүлэгтийг хүлээн авч охинтой минь уулзуулж миний дотор байсан чулууны талын чигс авчихсан та гүн тадралт идэх хэлээ баярлал тадралтай. Миний охиндоо хэлгээд аав нь бол залуу хүн шиг л галаад явж байгаа охин дээр очсноо. Миний охин аавыг би ч бараг охиныхаа бодож байгаа бодлож таажсан. Намайг өсгөөгүй гэж миний аав муу ч юм уу биш ч юм уу гэж бодож байгаа байх гэж бодсон. Тэгээд ямар ч миний охин ирэхгүй гэж хэлэхгүй. Ирэх нь ирнэ. Харин хань нь бол ирэхгүй гэж бодож байдаг юм гэж. Тэгэхээр миний охин хөрөөд ирлээ. Охинтойгоо таав нь бол ямар шин охиноо дүүдлээ бодож байгаа одоо нэг гарталыг тайв утсаар л авчаад байна. Миний охин тэгээд сайн лайсага аавдгаа сэтгэл зовлтгүй. Тэгээд сайхан гараад аавн тэгээд утсаар ярьж шүү дээ. Ээжээр нь шууд яваад. Ямар ч гэсэн аавыг гарахаар ээж маань илүү амар тайван байх хаа. Ээждээ санаа зовхомгүй ядаж. Тэ араас нь тэ ээж минь яах бол яаж байгаа бол ганцаараа юу хийж байгаа бол гэж бодохгүй. Ямар ч гэсэн санаа амрал боллоо. Өглөө бүтэн ээжтэйгээ аавтайгаа тэ ямар ч гэсэн ээж аавтайгаа ааваа гэж дуудах хүнгүй байсан бол одоо ааваа гэд хангалттай дуудах хугацаатай ч боллоо тийм. Миний хоёр хүү ч гэсэн өвөөтэй боллоо тий. Гарч байгаа юм болно. Надад ч. Мөн ахыг ч л олоод авал тэгэл очроо шүү. Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч үндэсний үйлдвэрлэгч Өгөөж Гурил. Мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид Дархан уулын аймгаас нэвтрүүлгээ бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэлээ. 28 жил уулзаагүй аав охин хоёрыг уулзуулж яг тэр торгон агшныг үзэгч та бүхэнтэйгээ хамтдаа хуваалцлаа. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй хүсэл мөрөөдөл нь биелнэ гэдэг үнэхэрийн сайхан. Мөрөөдөл биелэг нэвтрүүлгийн ерөнхий ивент тгчээр хүмүүнлэгийн ажлыг дэмжигч Өгөөж Гурил компани хамт олон ажиллаж байгаа. Мөн нэвтрүүлгийн ивент тгчээр Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эх 7 хоногт хий нэгний хүсэл мөрөөдөл биелэх баяр тагшинд эргээд олзын үзэгчтэй баяртай. Арга продакшны дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би ирээдүйд дуучин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаана. Наа Бигэр гэдэг. Би энэ сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хилээрээ зөв хөвштэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлт учраас жүжиглэх авиасаа нэм хөгжүүлэхээр энэ сургалтыг төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өн хүүхд авчид та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Та ямар утсаар ярьдаг байсан бэ? Ангийн дараа асуултаар би гэдэг утсаар ярьдаг байсан. Чинь жолч хүрээд. Өстөө мэдхгүй юм чинь. Хараад хичээ ирчих гэдэг нь үнэхгүй. Үнэхээр гараад ирэх төрөндөө. Надад адилхан шиг. Тэгээд Афигаби зүтлэдэлбэ алынитэн халун санагдадэлбэ самса шархрах нялах багын сэтгэлимэн санааг амартал үрэн үнсэж